Чингис хаан үндэсний музейн боловсрол олон нийтийн харилцаа маркетинг хэлцээс сар бүр музей мэдээллийг бэлтгэн өргөдөг билээ. Ингээд та бүхэнд 6-7 дугаар сард хийсэн онцлог ажлын мэдээллийг томилон хүргэж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар бүгд найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч Лукашенко Монгол улсад 6 дугаар сарын 1-ээс 4-ний өдрүүдэд төрийн ажил хийх үедээ Чингис хаан үндэсний музейд зочлон хүндэтгэлийн дэвтэр сэтгэгдэл үлдээн гар үсэг зурлаа. Мөн Беларусь улсын шинжлэх ухааны үндэсний академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Курский Василий Леонидович Чингис хаан үндэсний музейн захирал академич чулуунтай 6 дугаар сарын 4-ний өдөр уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан Чингис хаан үндэсний музейд Монгол-Вьетнамын харилцаа, түүхэн хөгжил, өнөөгийн хамтын ажиллагаа сэдвт эрдэм шинжилгээний хурал 6 дугаар сарын 5-ны өдөр болж гэрэл зургийн үзэсгэлэн дэглэгдлээ. Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар бүгд найрамдах ардчилсан Лаос улсын ерөнхийлөгч Тонглун Сисүлид 6 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол улсад төрийн альчлал хийсэн билээ. Энэ үеэр ерөнхийлөгч Тонглун Сисүлид болон дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Чингис хаан үндэсний музейн үзүүлэлтийн танхимудаар зочлон түүх хөв соёлыг хадгалах томоохон бүтээн байгуулалт болсныг онцолж хүндэт зочны дэвтэрт талархсан сэтгэлээ бичиж үлдээлээ. Монгол улс бүгд найрамдах Чех улс хоорондын дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой 2025 онд тохионо. Хоёр улсын ерөнхийлөгчийн ивэл дор Чингис хаан сэдвт олон улсын үзэсгэлэнг эх оны 1-р улирал бүгд найрамдах Чех улсын нийслэл Праг хотын үндэсний музей дэлгэх гэрээнд Чингис хаан үндэсний музейн захирал академич чулуун бүгд найрамдах Чех улсын үндэсний музейн ерөнхий захирал Михаил Лукаш нар 6 дугаар сарын 19-ны өдөр гар үсэг зурлаа. Монгол улсын ерөнхийлөгч бүгд найрамдах Узбекистан улсад төрийн альчлал хийсэн билээ. Альчлалын үр дүн Чингис хаан үндэсний музейн захирал академич чулуун, Узбекистаны шинжлэх ухааны харьяа, Төмөр хааны түүхийн музейн захирал Хуршид Файзов, улсын түүхийн музейн захирал Жаннат Исмаилова нар хамтын ажиллагааны гэрээнд гар үсэг зурлаа. Мөн эх 2025 оны 8 дугаар сард Монгол улсад Төв Азийн улсуудын музейн захирлуудын форумыг зохион байгуулахаар тогтлоо. Чингис хаан үндэсний музейн дэргэдэх хаан нарил чуулган өдөр бүр эртний хөгжмийн язгууртан өв, орчин цагийн их монгол тоглолтуудыг үзэгч түмэндээ толилуулан уйлчилж байна. Монгол улсын засгийн газрын тогтоолоор Монгол бичиг соёлын түүхэнд холбогдох Чингисийн чулууны бичгийн 800 жил, цогт хунтайжийн бичээс буюу дуутын хадны бичээсийн 400 жилийн ойг тус 2024 онд тэмдэглэлээр заасан байна. Энэхүү ажлын хүрээнд Монгол бичиг соёлоороо бахархах, Монгол судлалыг дэмжих, бичиг соёлын үеийг хадгалж хамгаалах зорилготой монголчуудын бичгийн соёл Чингисийн чулууны бичиг 800, цогтын хадны бичиг 400, олон улсын эрдэм шинжилгээний хурал Чингис хаан үндэсний музейн их танхимд 7 дугаар сарын 1-ний өдөр боллоо. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэл дор Чингис хаан монголчууд дэлхийг өөрчилсөн олон улсын тусгай үзэсгэлэн Чингис хаан үндэсний музейд 7 дугаар сарын 2-ны өдөр нээлттэй хэлээ. Үзэсгэлэнд Монголын эзэнт гүрэн Ил хаан Тиан Кедан улстай холбоотой дурсгалуудыг хадгалж буй Луврын музей, Францын үндэсний архив, Северийн үндэсний керамикийн музей, чимэглэлийн урлагийн музей болон Швейцарын Ритер бүрэг музей, цуглуулагч Семба Мерна Мерсийн цуглуулга зэрэг Европын 5 томоохон музейн архиваас татаж авчирсан үзмөрүүдийг эх сарын 25 хүртэл толилдуулж олонний хүртэл болгох юм. Ил хаан Тиан Кедан улс хүннү үеийн ховор чухал дурсгалууд нь Монголын нутгаас олдоогүй бөгөөд Чингис хааны байгуулсан их Монгол улсын бүх харьяа улсуудын дурсгалуудыг анх удаа нэг дор дэлгэсэн юм. Үзэсгэлэнгийн гол дурсгал нь 1305 онд Ил хаан Үлзитөөс Францын хаан Го Филипп дэлгээсэн Монгол бичгийн захидал юм. Энэ захидал нь Монгол хаадын бичиг соёлын дахин давтагдшгүй өнөтөв, төрч ёсны авгаа уламжлал, Монгол бичгийн гайхамшиг Монголын их амар амгалан бүрэн илэрхийлдэг, үнэлж баршгүй түүхэн баримтад тооцогддог байна. Түүх соёлын эрхэмлэгч та бүхэн музей мэдээлэлтэй хамт байгаарай. Чингис хаан үндэсний музей